Тэгээд нэгэнт ингээд орчиж байгаа учраас өнөөдөр бид нар ямар одоо урхинд орсон бэ? Би урих гэж хэлээд байгаа. Уул уурхайн хөгжлийн урих гэж тодорхойлоод байгаа. Энэ нь болохоор ерөөсөө амархан бизнес руу орсон, тэндээс гарах хүсэл байдгүй, гарах шаардлага ч байхгүй. Тэгэж компаниуд яхаараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Тэр амархан болчихж байна, орлого нь их байна. Ингээд. Тэгэхээр бол энэ тогтолцоо бол ер нь бол зөвхөн манайд ч байгаа Эрдэнэ бусад улс орнуудад байж исэн, одоо ч байсаар байгаа тогтолцоо л доо. Уул уурхаас хэд хамааралтай болох ямар нэгэн хэмжээгээр өөр салбар руу орох ирмэлзэл байхгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ ирмэлзлийг төрөөс одоо бий болгох энэ бодлогыг бол одоо тууштай явуулах хэрэгтэй байна. Компаниудыг дэмжиж, хувийн компаниудыг, төрийн оролцоотой компаниудыг дэмжиж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээл өрсөлдөх. Зах зээлийн өрсөлдөөн гэж яриад байгаа маань болохоор уул уурхайн хувьд байж болох асуудал гэж би үзээд байгаа. За. Уул уурхай. Тэгэхээр яагаад гэх юм бол өрсөлдөөн бол баялаг бүтээдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тийм эдийн засгийн тогтолцоонд байдаг. Энэ жирэмэлзэл нь бол хоорондоо өрсөлдөж бүтээгдэхүүнээ сайжруулж ингэж өрсөлдөж байдаг, чанардаж байдаг. Гэтэл Монголын хувьд бол түүхий эдээ гаргаж байгаа улсын орны хувьд юугаар өрсөлдөх юм? Газрынхаа баялагийг нүүрсэн, алтан, нефтэн, манайдаас бага хэмжээний нефт байгаа. Энийг хэр хурдан ухах вэ? Хэр түргэн гаргаж одоо зөөх вэ гэдэг өрсөлдөх юм уу? Яг л тэгж харагдаад байгаа байхгүй. Тим технологи бүтээх, тим технологи оруулж ирэх. Тэгэхээр энэ бол одоо үндсэндээ бол байж болох асуудал юм аа. Бид бол энийг бол нарийн бодлогоор зохицуулж бүх юм нэг дор ухаад гаргаад авчих биш. Төлөвлөгөөтэйгээр баг багаар нь ухаж гаргаж аваад одоо тэр ухаж гаргаж авсан, зарсан тэр одоо хөрөнгөө орлогоо эдийн засгийн өөр салбар руу дөрвтойхон түлхэж өгөх хэрэгтэй. Компаниудыг шахах хэрэгтэй. Тийм үү? Баялаг бүтээх тал дээр нь боломжийг олох хэрэгтэй байх тийм. Боломжийг олох хэрэгтэй. Тэр бол нарийн бодлого. Тэгээд энэ дээр бол төр хувийн хвшил хамтарч ажиллах. Тэгэхээр төр бол одоо хяналтаа байлгаж байна. Хувийн хвшил дээр бол одоо тэр ашигын төлөө яадаг тэр ирмэлцлийн бий болгож түлхэж өгөх хэрэгтэй. Гэхдээ газар ухаж биш, баялаг бүтээж, үйлдвэрлэж. Тэгэхээр энэ дээр дашрамд би ингээд хэлье л дээ. Манай улсын эдийн засгийг бол үндсэндээ гадаадын за нэг нэлээд их нэртэй алдартай хүн байдیں۔ Тэрийг би нэрийг хэлээд яах вэ? Тэр хүн бол тодорхойлсон байгаа. 90-ад онд ирж ирсэн, 2000 онд манайд ирж ирсэн, ажиглаж ирсэн хүн ба. Эдийн засгч. Энэ хүн тодорхойлсон. Монгол улсын эдийн засаг бол ухралд орцсон гэж. За яагаад ухралд орцсон бэ гэх юм бол ер нь бол ингээд эдийн засгийн хөгжлийн хувьд улс хөгжиж дэвжсэн улсууд маань үндсэн 6 шатыг дамжиж хөгждөг тийм одоо түүх байна. Нэгдүгээрт нь одоо хөнгөн үйлдвэрлэл, хоёрдугаарт нь хүнд үйлдвэрлэл, гуравдугаарт нь машин технологи үйлдвэрлэх, дөрөвдүгээрт нь өндөр технологи, за компьютер тийм ээ, компьютер суурилсан технологи, өндөр технологи үйлдвэрлэх. За компьютерийн технологи гэдэг яриад үсгэн бид бүхэн мэдж байгаа. Шинэ Америкийн жишээ авъя. За Америкийн IBM гэж компани байна. Компьютер үйлдвэрлэдэг одоо 60-аад оноос эхэлсэн, 70-аад оноос ингээ хөгжиж явж 80-аад онд их нэр хүндийг олсон. IBM байна. За Microsoft байна. 80-аад оноос 90-аад оноос нэр хүндийг олж ирсэн. За ийм мэт ингээд Intel байна, chips, компьютерийн chips одоо процессорыг үйлдвэрлэдэг одоо дэлхийд нэг номерын компани тийм үү. Гэх мэт ингээд үйлдвэрлэдэг байна. За компьютерийн технологиас гадна цаашаа дараачийн одоо дэвшилтэд нэг шат нь болохоор юу вэ? Интернетэд суурилсан гэж байгаа. Интернетэд суурилсан технологи. Тийм эдийн засаг үйлдвэрлэл. За интернетийг суурилсан технологи юм бид бүхэн мэдж байгаа. За мэдээж Google-ийг одоо бид бүхэн хэрэгжилж байна. Facebook байна. PayPal байна. Amazon.com гэх ингээд байж байна. Энэ технологи. Тэгээд интернетээр суурилсан технологи үүнээс гадна бас одоо бас нэгэн дэвшилтэд хамгийн сүүлийн ингэж хэлж болохоор тэр үйлдвэрлэл нь болохоор ногоон технологи гэж яриад байгаа тийм. Ингээд дэвшээ авчиж штэ тийм үү. Компьютер, интернет, ногоон технологи ингээд 6 шат бол авчиж байна тийм. Гэтэл манайхан өнөөдөр хаа байна вэ? Бид өнөөдөр хөнгөн үйлдвэрлэл байна уу? Баггүй. Байсан уу? Байсан. Бага хэмжээгээр байсан. Тэгээ тэр утгаараа тэр хүн бол харж байгаа байхгүй юу? Primitive economy гэж манайх нэрлэдэг байгаа. Үндэ бол тийм бач. Primitive гэдэг маань одоо яг өгчлөө орчуулчих юм бол одоо хэд болох хүй нэгдлийн primitive society гэмэд хүй нэгдлийн нийгмийг тэгж нэрлэдэг тийм үү. Манайхны за нийгмийн хувьд эдийн засгийн хөгжлийн хувьд манайха primitive буюу одоо бараг тийм хамгийн болох анхан шатны эдийн засгийн бүтцтэй байна гэж байдаг байхгүй. Тэгэхээр нэгэнт одоо ингээд бид буцаад ухрад орцсон юм чинь одоо ухрад орцсон юм чинь эргээд тэр хуучин байсан байранд орё. Эдийн засгийн хөгжлийн бүтцийнхээ үе шатныхаа хувьд үзэх юм бол тийм
орлого бол одоо байгаа. Өөрөө мэдж байгаа. Одоо дотооддоо юм үйлдвэрлэе. Ядаж дотоодынхаа ямиг хангацчия. Багсах гэсэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлье. Одоо тэг жижиг дунд үйлдвэрлэлээ нэмэгдүүлье гэж яриад байгаа энэ орлогын нэг хэлбэр хуучин байсан юм аа. Биднээс сэргийлэх гэж байна. Энэ нь болохоор агшааныг алхачаад одоо буцаж тэр урагшаа нэг алхаад буцаж тэр байранд орё гэсэн тийм л ирмэлсэл байна л. Энэ бол зөв юм аа. Тийм. Тийм. Тэгэхээр Чингис Бондын ихэнх одоо зарцуулалт энэ жил одоо бүтээн байгуулалт руу чиглэлчлээ шүү дээ. Тэр дундаас Улаанбаатар хотын бүтээн байгуулалт руу чиглэлсэн. Тэгэхээр та бас энэ үнийг хэрхэн харж байгаа вэ? Би бол нэг ийм шүмжийг сонсч байсан. Одоо эдийн засагч дээрээс ялангуяа бямсрангуй хийж явах шиг байсан санагдах юм. Үр ашиггүй юм зарцуулаад байгаа. Ямар ч хэрэггүй зам дээр зарцуулаад байгаа гэж яриад байсан. Тэгээ тэр нь миний гайхалшрыг төвлөд байгаа юм. Үр ашиггүй дээд үсэд орж байгаа бол энэ бол хамгийн одоо ашигтай ашиггүйг тооцоолсон ч энэ бол ашигтай байх ёстой юм. Яагаад гэвэл дээд үсч бол хамгийн уул суурь нь болдог хөгжлийн. Тэгэхээр бол Чингис Бонд хэрвээ дээд бүтцийн хөгжилд шинэ одоо цахилгаан станц ч юм уу зам за барилга гэдгийг бас жоохон хэлхээс бас жоохон цааргалаад байгаа юм. Орон сууцны барилга гэж хэлэх юм бол хамгийн гол нь одоо дээд зам тийм үү цахилгаан станц гэдэг ч юм уу одоо ийм дээд бүсийн хөгжлүүдэд баруун аймагуудыг холбож байна, зүүн аймагуудыг холбож байна. Гэтэ энэ шин зөвхөн үр ашиггүй гэж хэлж болохгүй шүү дээ. Энэ үр ашиг нь бол одоо олон зүйлээр тулгуурлаж гарч ирнэ. Тийм шууд үр ашиг гэж байна, шууд бас үр ашиг гэж байгаа. Шууд бас үр ашиг нь хамгийн чухал. Ягаад гэх юм бол тэр замыг чинь хөгжүүлээд сайн зам тавьчих юм бол хотын одоо төвлөрөл маань багасна. Бензин тос хэрэгэлдэг байсан бол яах нь багасчихна. Бизнесийн одоо үр ашиг нэмэгдээ явж хурдан шуурхаа явагдана, бараа таваараа эргэлтөө сайжирна гэх мэт ингээд бүр маш их одоо үр ашиг байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ Чингис Бонд маань үр ашигаа өөхний дэд бүтцэд ороод тэрийг хамгийн гол нь миний түрүүний хэлсэн хариуцлага, хяналт байж чадж байгаа бол энэ бол заавал ингээд шууд үр ашиг өгнө юм. Зам дээр нь тийм. Зам дээр нэг хүн зогсож байгаа бол замынхаа мөнгийг авах гэж юм. Тийм байж болохгүй шүү дээ. Тоол гэж ярьдаг тийм үү. Замын хяналт байгуулчаад энэ дээрээс нь энэ замаар явсан юм гээд авдаг ч юм уу. Тэгэж үр ашиг аавна тэгэж тийм ойлголт байж болохгүй. Эдийн засгийн үр ашиг бол ерөөсөө бол шууд буюу шууд бас аргаар гарна. Энэ бол би миний хувьд бол энийг бол зөв байвал хэрвээ тэр үрдөнтэй гэж харж байна. Тийм. Шууд бас аргыг бас тооцож бодох хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Үр ашиг бол орно нөхнөө л гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр түрүүн таны ярианд зах зээлийн өрсөлдөөний тухай үг цогсох хэлсэн. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын зах зээлийн өрсөлдөөнд юу бэлэн байна уу? Зах зээлийн өрсөлдөөн гэж би одоо манайх их ярьж байна л да. Уучлаарай харамсалтай нь манай Монгол улс зах зээлийн өрсөлдөөнд бэлэн биш байгаа юм аа. Мэдээж би түрүү хэлсэн юугаар өрсөлдөх гэдэг байгаа маань өрсөлдөх юм хаалга. Зах зээлийн өрсөлдөөн гэдэг маань баялаг бүтээдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тийм эдийн засгийн тогтцтой улсууд дээр яригддаг зүйл. Хувийн компани ашигынхаа төлөө явна. Тэн дээр нь одоо өрсөлдөгч компани гарч ирнэ. Энэ хоёрын хоорондоо өрсөлдснөөр бүтээгдэхүүнээ сайжруулад ингээд шинэ технологиг бий болгоно, оюун ухаан илүү хурдан ажиллана ингээд өрсөлдөөл ингээд хөгжиж байгаа юм тийм үү. Энэ бол одоо зах зээлийн эдийн засгийн хамгийн одоо гол тулгуур түлхүүр болж идэг. Гэтэл манайд бол тэр нь бол өндөө бүтээгдэхүүн байхгүй баялаг бүтээгдэхүүн учраас өрсөлдөөн байж болохгүй. Харин өрсөлдөх гээд байгаа зүйл маань манайд эсэргээр ажиллаад хэр хурдан баялгаа авах вэ, гаргаж хаях вэ, тэрийг хэрэг хурдан зөөх вэ гэлээ. Тийм одоо байдлаар уруугаараа нөлөөлөх гээд байгаа учраас энэ бол баг. Тийм учраас тэр би хэлсэн баялаг бүтээдэг тэр чигийг оруулж байж одоо ингээд зах зээлийн өрсөлдөөнд бэлэн болох юм аа. Жишээ бол байна уу? Одоо тийм их одоо урт хугацаа шаардлагагүй шүү дээ. Дээр үе дэгдэл байсан байгаа. Гэтэл манай би түрүүнийг хүний хэлж байгааг сонссон телевизээр иглэр байна, телевизээр байна. Тэр бол гэдэг хэцүү асуудал юм аа. Бүтээгдэхүүн бий бол өрсөлдөхөөс бүтээгдэхүүн бий болох 100 гаруй жил хугацаа шаардна гэж. Үгүй юм аа. Жишээ нь би яг тодорхой жишээ хэлж чадна. Өнөөдөр Samsung гэж корпорацийг бид мэдж байгаа. Та чи магадгүй Samsung-с утас барьж ярьж байна. Тийм үү ингээд нэлээд алдартай. Samsung корпорац 1938 онд байгуулсан. Гэхдээ энэ зөвхөн өнөөдөр манай дэлгүүрийн лангуунуудаар байгаа тийм бэлэн гоймон үйлдвэрлэдэг байсан компани. Тийм үү. Тэгээд худалдаа хийдэг байсан компани. Зөвхөн одоо хай технологи буюу энэ одоо технологийн үйлдвэрлэлд хязээ орсон бэ гэх юм бол 1970-аад оны ихээр орсон. 60-аад оны сүүл 70-аад оны ихээр. Тэгээд 90 он гэхэд яасан зах зээл нэр хүндээ хацсангүй одоо олж эхэлсэн гайгүй нэр хүндтэй компани олж эхэлсэн. Тэр чинь 70, 80, 90, 20 жилийн дотор.
Тэгээд 2000 он гэхэд бол бас алдартай болоод тэгсэн 30 жилийн дотор дэлхийд мэдэгддэг одоо нэр хүндээ олсон байр суурь олсон компани болсон. Өнөөдөр дэлхийд тэргүүлж байна Samsung корпорац тийм үү? Технологийн үйл. Тэгэхээр энэ чинь 40 жилийн дотор бүр дэлхийн зах зээлд нэг номер болсон байна. Төс бүтээлчнийг бий болгож чадсан байна тий. Өрсөлдөх дотороо нэг номер болсон байгаа байхгүй Samsung корпорац. Тэгэхээр бол энэ жишээ байна тийм үү? Мэдээж би энэ жишээ манад давтагдана гэж би амлаж чадахгүй, хэлж чадахгүй. Гэхдээ жишээ байна, болохгүй юм бол байхгүй. 100 жил хүлээх шаардлага байхгүй гэдгийг хэлмээр байна тий. За баярлалаа. Ингээд ээлээс мэдээний өрөөс үзэгч та бүхэнтэй олон улс судлаач эдийн засагч Батсуур уулуурхай түшгэлсэн эдийн засгийн ирээдүй бол Монгол улсад чухал биш юмаа гэсэн энэ утга агуулгаар үзэгч та бүхэнтэй ярилцлаа. Танд бас маш их баярлалаа. Баярлалаа тань. Анхаарлаа хандуулж хамтдаа байсан үзэгч танд баярлалаа.